Одоо би гавган цайх нь байна. Гавган цайх нь 9 сар байна. Яг уу байлга. Би байжлаа. Ягаад гэвэл намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зөксөх гээд шүү дээ. Гадаа гарч үг хэлүүлэхгүй ганц боломж нь энэ байна. Би үгээ хэлэх хэрэгтэй учраас хэлээд байгаа. Би энд юу ч яриад цааш хэрэггүй. Угаасаа ялын тогтоол нь бичсэн байна. Бичсэн рүү би яах гэж болох юм. За одоо ингээд намайг хэлчингүүд нь маргааш баахан хөвлийн урлууд байна. Араас өсөрч гарч ирсэн. Хамгийн түрүүнд гарч ирсэн нь хулгайч шүү. Тэр нүүрсний эзэн шүү. Хамгийн их юм ярьж байгаа тэр атлт нь байгаа. Хоёрт нь хамгийн их муулж хамгийн их мөнгө авсан байгаа. Миний өсний засалтыг хүртэл муулаа явж байгаа. Та нарт өөр бичих юм байна. Ягаад гэхээр би хэлэх гээд байна. Улсын хурд над руу тэрчгээрээ дайрлаа. Засгийн газар тэрчгээрээ дайрлаа. Нам тэрчгээрээ дайрлаа. Эрх баригчид дайрлаа. Бүх хэвлэл дайрлаа. Бүх хармаас дайрлаа. Нэг хүн, нэг гэр бүл, нэг нам, нэг улс дааж чадхааргүй бүтгэлэг, оромжлол, бутаан, үзэн ядалтын дунд би сая 9 сар байлаа шүү дээ. Би чимээгүй байсан шүү дээ. Яагаад намайг ярихгүй байгаа юм? Яагаад намайг эндээс гаргахгүй байгаа юм? Чагсаал гэж барьж оруулж ирчээд 9 сар нэг ч үг асуугаагүй ээжиж өнөөдөр дахиад байлгах юм уу? Яагаад тэгэхээр тэд нар ажиг байгаа учраас. Би энэ байсан ч гэсэн цааш хэлв. Тийм учраас би танд хэлж байна. Чингэлдээ дүүргийн эргүү эргийн анхан шатны нийлж хүүгчдээс татгалзаж байна. Тэгээд энэ тамгагүй төр гэж байдаг бол тамгатаа төртөө үлдэхийн тулд явж байгаа жүжигчин шин би мэдэж байна. Тийм учраас адилхан хоёр талаасаа жүжиг найруулъя. Тэгээд хэн нь ил явах уу, хэн нь ил явахгүй гэдэг ярилцъя. Дээрээс нь би нэг ч хэлсээр хүлээхгүй. Намайг хэлбэршүүлнэ энэ гэж ярьсан. Үгүй тийм байхгүй. Би энэ компаниас, энэ улсаас би уухаштаасаа нэг ч төгрөг хулгайлахгүй. Тийм учраас тэд ч надад итгэж байгаа. Тийм учраас би үнэнчээрээ байсараад дуусна. Намайг яг ч ялсан би нэг ч хэрэг бүлээж чадахгүй. Хийгээгүй учраас. Тийм учраас би шүүгчдээс татгалзаж байна.